Сайн байцгаана уу хүүхдүүдээ. 6 дугаар ангийн дизайн технологийн хичээлийг бэлтгэн хүргэж байна. Өнөөдрийн хичээлээр энгийн гар оёдлын төрлүүдийг мэдэх оён харгаслалд суралцнаа. Хүүхдүүдээ утас зөө, хайж, давуу бэлтгэрээ. Дэвтэртээ бичээд тэмдэглээд яваарай охтуудаа. Өнөөдрийн хичээлийн маань зорилго нь гар оёдлын төрөл, ангиллалыг мэдэх, энгийн оёдлыг оёж сурах байгаа. Хичээлийн маань зорилт нь 1-р энгийн гар оёдлын төрөлтэй танилцах, хэрэглээг судлах. 2-р гар оёдлын үед баримтлах, аюулгүй ажиллагааны дүрмтэй танилцах. 3-р шидэх, шагдлах, оёдлыг оёж сурах зорилтыг дэвшүүлж байна. Дэвтэртээ тэмдэглээд бичээд яваарай охтуудаа. Багшийнхаа асуух асуулт хариулаарай. Дараах зураг дээрх оёдлыг ажиглаарай. За 2-дугаарт нь та нарын мэдэх ямар оёдол байна вэ? За 3 дахь нь чи ямар оёдлоор оёж чадах вэ? Сайн бодоорой хүүхдүүдээ. За зүйтэй, сайн байна хүүхдүүд. Эхнийх маань ямар оёдол байсан бэлээ? Шидэх оёдол байсан. За 2 дахь оёдол маань шаглах оёдол байлаа. 3 дахь оёдол нь нөхөх оёдол. 4 дахь оёдол маань ханан оёдол. 5 дахь оёдол маань хонин холбоо. 6 дахь оёдол маань ирэмгийг хэрэх оёдол байлаа. Хүүхдүүдээ дэвтэртээ тэмдэглээд бичээд аваарай. Гар оёдлыг дотор нь энгийн болон гоёл чимэглэлийн оёдол гэж 2 ангилдаг. За энгийн оёдол нь хувцас эдлэл оёход өргөн хэрэглэгддэг уламжилт оёдлууд юм аа. Энгийн гар оёдол дараах оёдлууд хамрагдана. 1-р нь шидэх оёдол, 2-р нь шаглах оёдол, 3-р үрдэх оёдол, 4-р нөхөх оёдол, 5-р зах ирэмгийг хэрэх оёдол орно. За сурах хүчгийн 4-р хуудсанд байгаа та нар энэ хүснэгтийг зураад тэмдэглээд хэрэглэгийг бичээд аваарай хүүхдүүдээ. За технологийн хичээл маань хүний биед гэмтэл үзүүлж болзошгүй олон багаж хэрэгсэлтэй байдаг. За иймээс аюулгүй ажиллагааны дүрмийнхаа дагуу оёдлын багаж хэрэгсэлтэй зөв харьцаж
оёорой сурагчдаа. Аюулгүй ажиллагааны дүрмээ дэвтэртээ бичээд тэмдэглээд аваарай хүүхдүүдээ. Сурах хүчгийн 41 дугаар утсанд байгаа шүү. За тэмдэглэж явсан бол одоо бүгдээрээ хөшиг хоёдлыг ойд сурцгаая. Нэгдүгээрт нь өнгө ба ард тал нь адил 2-4 мм хэмжээтэй жигд хатгаж ойно. За хоёрдугаарт 3 хатгацын хоорондын цайг ойдлын алхам гэж нэрлэнэ. Хөшиг хоёдлын алхам нь 4-8 мм байна. За бүгдээрээ одоо хөшиг хоёдлоо ойд сурцгаая. Зүүндээ уцаа сүглөөд бэлдэрээ хүүхдүүдээ. За багшигаа дагаад оёроо хүүхдүүдээ. За зүгээр давгаа хидэн удаа хөшиж хатгасны дараа уцаа татаж ойно. За 10 см хэртэй оёд үзээрэй хүүхдүүдээ. Хөшиг ойдлоор ихэвчлэн төр зүүр холбон тогтоох ойдлыг хийдэг. Ойдлын алхам жиг нэг шугамд ойхыг хичээгээрэй өгтөдөө. Хөшиг ойдлоо 10 баган үсгээд гэртээ ойж сураарай өгтөдөө. За одоо бүгдээрээ шаглах ойдлоо ойд сурцгаая. Сурагчдаа дэвтэртээ тэмдэглээд бичээд аваарай. Хөшиг мэд эхлэх боловч дараах хатгалтыг буцаан хатгах журмаар үргэлжлүүлэн ойно. За ингэгчснээр шаглах ойдол маань үүсдэг. Энэ оёоны өнгөн тал нь яг машины ойдол шиг харагдана. Ойдлын машин байхгүй тохиолдолд ихэвчлэн энэ ойдлоор ойдог. За шаглах ойдол нь өргөн хэрэглэгддэг илүү бат бөх ойдлоор байгаамаа. За бичиж тэмдэглэж авсан бол одоо бүгдээрээ шаглах ойдлоо ойцгоё. За хөшиг ойдол шиг эхлэн. За тэгтээ дараах хатгалтыг нь буцаан хатгах журмаар хатгаж ойно. За эхлээд доод талдаа хатгаад доороосоо гаргаж ирнэ. Тэгээд зүгээ дээд тал руу хатгаж ойх ёстой. За ээж эмээгийнхаа тусламжийг аваад ойж болно шүү хүүхдүүдээ. Гэртээ дахин давтаж оёроо бас 10 баган үсгэж араас нь оёроо. За өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцсон сурагч нартаа баярлалаа. Гэрийн даалгавраа тэмдэглээд аваарай. Дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяртай.